За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хөлгөө бит хоёр нэгэн шин санаа хэрэгжүүлэхээр явж байна. Одоо тэгээд бит хоёр яг ОБ-гээ дэлгүүрийн наан ирсэн байна. Тэгээд ямар шин санаа хэрэгжүүлэх гэдэг манай хөлгөө тайлбарлана. Ерөнхийдөө санаа нь бол ийм байшин хэлбэртэй хүүхдийн ор хийх санаа төрсөн. Perfect. Яг тэгвэл яг дэлгүүрээ судалдаад авчих юм бол болно. Гэхдээ одоо тухайн байранд зориулагдсан одоо юу штэ хэмжээ нь дандаа стандарт байд юм байлээ. 200 ERT ч юм уу тийм учраас зөв өөрсдийнхөө хүссэн хэмжээгээр хийхийн тулд тийм ор олдохгүй учраас өөрсдөө хийх тий. Өөрсдөө хийж үзье гэж. За тэгээд бит хоёр болохоор одоо ийшээ ороод оронд шаардлагатай материалуудаа бүгдийг ерөнхийдөө хөдөлж аавна. Тэгээд тэрний дараа нь харж агаад яг нөгөө ажилдаа орцгоо. За тэгээд хоёулаа материаланда одоо материалаа авахаар орохудаа дэлгүүлээгээ. За хэдэн секундын дараа уулзъя. За одоо ерөнхийдөө ямар материал орохыгаа бол тооцсон байгаа. Одоо тэр материалуудаа харъя үнэн нь ямар байна, ямартай ч шинэ ор худалдаж авсан сэнтхэн болох бах. За ерөнхийдөө 14 ширхэг, 15 ширхэг юм урт моднууд орох байгаа. Ерөнхийдөө суур арааманд нь тэгээд нөгөө нь юу гэдэг шүү дээ. Орны матрасын доор байдаг латнер рост гэдэг шүү дээ. Нэг секэн тэрнийг харин яаж болж байна? Өөрөөсөө хийж болж байна. Ихкиад бас хямдхан байлээ. Шууд 15 евроор худалдаж аваад авчиж болно, эсвэл хийсэн ч болно. За ямартай ч орж материалууд нь байна уу харцгаая. За бирөө орлоо маска зүцгээе. За би бол миний хамгийн дуртай дэлгүүр, барилгын материалын дэлгүүр. Ийшээ орох юм бол тэгэл 4-5 цаг бол явна штэ ядрахгүй. За хэдүүлээ модны тасаг руу явцгаа хэлээд. Ер нь мод л авах юм байна. За тэгээд нэмэлт болт, шүрүүп, цав эдрийг бол яг дараа нь загвараас хамаарат. Тэгэхээр хамгийн гол араамаа босгох хэрэгтэй. Хэсэгтэр ирчлээ. За энэ модноос бол энэ нэг миний хайжсан мод мөн байна. 44-ийг үржих 44 мм гээд урт нь 2 м. Энэ модноос биднэрт 15 ширхэг орчим хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нэгийнх нь үнэ нь 278, метрийнх нь үнэ 139 гэж байна. Тэгэхээр 15 ширхэгээр за нэг 30 евро болох юм байна. Эндээс чинь араам одоо бүх юм болчихно гэсэн үг. Хигч ор маань болохоор 160 см-ийг үржих нь 90 см өргөнтэй тийм ор хийж байгаа. Тийм учраас энэ мод өөр 2 м юм байна. Тэгэхээр хамгийн урттай 160 см-ийг бид хэрэглэн гэсэн үг тийм. Тэгэхээр нобид болохоор нэг ийм үйлчлэг байдаг. Ямар ч ийм нэг мод авсан эхний одоо хүссэн хааграач хэмжээгээ өгөөд хичүүлэхэд эхний төсөлд үнэгүй байдаг. Тэгэхээр хэдүүлээ моднуудаа авчаад эхний үнэгүй төсөлтөд хийлгүүлчихье. Тэгээд яг үлдсэнийг нь гэртээ очичоод өөрсдийнхөө багжаар нарийн юмнуудаа хийцгээе тий. За одоо бит хоёр орны толгой их материалн дээр ирсэн байна тий. Тэрийг ямар мод сонгох вэ? Би энэ модыг авчиж гэж байна. Толгойн өргөн чинь одоо 90 см байна шүү дээ. Тэгэхээр энэ модыг одоо 90 см-аар төсөөлээд толгойн өргөн гэдэг чинь одоо нөгөө нэг ер нь орны өргөнөө л ярьж байгаа шүү дээ тий. Орны өргөнөө 90 см байна. Тэгээд энийг хуваагаад хоёр давхарчээ толгойн хэсэг нь ийм хөө. Тий. Энэ өөр мод нь 20 см. За өндөр нь хүүхдийн орны 40 см болох болно гэж бодож байна. Тэгээд материал нэг гоё мод байна. Гот мод гэсэн. Тийм тий. Тэгвэл энийгээр одоо уусаа нэг төсөөлч штэ тий. Төсөөлчин. За эсвэл өөртөө бичсэн ч болно. Энэ үн нь болохоор 899 гинэ. 899. Би энэгээр толгой. Нөгөө өмнөх төврүүсээрээ ерөнхийдөө араамаа зангидаад араам хөл бүх юм аягаа дээвэр мээргээл тийм толгой хэсгийг авчихна. За. Бит моднуудаа төсөөлөд авчлаа тийм ээ. Одоо ер нь хэрэгтэй өнөөдөр одоо ихний ээлжинд хэрэгтэй бүх юмнуудаа авчлаа шүү дээ тий. Орны араамныхаа пүрүүснүүдээ авчлаа, толгойн банзаа авчлаа, тэгээд шүрүүпээ авчлаа. Бусад багшнууд бүгд гэрт байгаа. Тэгээд төсөөлөд бас авчлаа. Одоо тэгэл нарийн зүсэлтийн яг угсралтын ажиллаа хийх юм дээ тийм ээ. За хөдөлгөө. За.
The next day. За бид хоёр хоббигоосоо гараад яваад хүрээд ирсэн. Моднуудаа энд аваад ирсэн. Одоо шууд хөрөөдөх одоо жижиглэлт ганц нэг жижиглэлтийн ажил байгаа тийм. Тэгээд хастаж тэрийг хийн. Энд яг нэг харуулъя. Энд яг энэ юу хөрөөдөх вүлээ юм чинь. За энэ болохоор чинь толгойн хэсэг. Ер нь бүгдийг тэмдэглэсэн байгаа моднуудаа. Одоо тэгээ бүгдийн хэмжээнийхэн дагуу таарад тэгээд тэгээ шууд өгсөхөд бэлэн болно да. За одоо олон юм ярихгүй зүгээр шууд хийгээл үзүүлээ тий. За. За ерөнхийдөө моднуудаа ингээд хөрөөлөд бэлдээд дуусгачлаа. За ямар моднууд авахыг тайлбарлая. За энэ дээр бид ингээд бичиж тэмдэглэсэн байгаа. За 7 ширхэг 160-ын урттай саний нөгөө нэг моднууд дөрвийг үржих дүр хязгаартай тэр мод хөрөөснүүд шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ 7 ширхэг ингээд 7 энэ урт 7 нь үстэй. Тий. Тэгээд 168-тай энэ арай жаахан урт. Тэгээд 4 ширхэг хөлнийх тэр нь болохоор одоо 4 ширхэг 110-ыг үржих нь 4.4 өгсөн. 2 метрээс яасан шүү дээ. 90-ыг авсан шүү. Тэрнийхэн зүүн шууд үлдэгдлээр ингээд 4 мод хийгээд тэгээд 65.5-таагаас бас 4 ширхэг энэ бол дээвэрт орно. Дээврийн 3 хэсэгт ийм хэсэгт. Тэгээд энэ 8 ширхэг болохоор одоо нэг хүүхдийн наагур байх одоо орных наадтай хашлах хийж гэж байгаа. Энд нь болохоор ийм богиногийн моднууд байна. Тэгээд энэ модны дээр нь байх 108-аас энийг шашиг хийсэн. Зөв. Ингээд ашлах. Тэгээд толгойн орныхон толгойн хэсэг байна нэ. Хоёр хавтан 90 см өндөртэй, 20 см өргөнтэй. Тэгээд одоо юу баш орныхон доор байдаг латнероос тэрнийг өөрсдөө хийхээ болоод шууд икеагаас авцсан энэ 15 евро. Энэ шууд авцсан. Өөрсдөө хийсэн ч болно. Өөрсдөө хийх юм бол бас яг энэ өртгөөр босгохоор юм байлээ. За энэс шимтганч босч болно. Гэхдээ яг хэмтэн учраас ингээд авцсан. За одоо шууд хэлээ яа. Орны хосоо хэсгээс өгсөж. Үзье. За тийм. За одоо цавууд өрхнэ. Цавууд өрхлээ. Ингээд нэг жигд. Нэг жигд ингээд болчихно. Чаа. Манай жуулсан. За болоо. За тэгээд дээрээс нь. За одоо ингээд энэ талын юм 3 хэсэгтэй тал нь болохоор яг хажуу тал нь тэгээд энэ 2 хэсэгтэй нь болохоор толгой болон хөлтэй. Тэгээд ерөнхийдөө ийм байдалтай байна. За модны арамыг ерөнхийдөө доотлын арамыг ингээд наагаад шүрэгдсэн. Одоо тэр бүгдийг холбоно. Энийг ингээд холбохын тулд эхлээд ийм төмөр ашиглаад булан төмөр ашиглаад нэг булангийн энд нь нөгөө булангийн ингэж хадах гэж байгаа. Энэ хоёртой ингээ хоорондоо ингээд холбогдчихно гэнгүүт одоо нөгөө нэг арамны хэсэг нь яг энэ хэсэгт нь орж ирнэ. Тэгээд энэ хэсэгт орж ирэхээр одоо шүрүүгээр энэ модтой нам ингэж эхлээд бас тавилаас бас эхлээд тэгээд болчихсон. Дөрөв үнцгэн адилхан. Ингээд
За хоёр ингээд дөрвөн булангаа тогтоочлоо ингээд. За ажиглал энэ дээр нь тогтоосон. За ерөнхийдөө орны араам зангиддагдсан гэж одоо хэлж байна тий. Хийлээ сайн байна. Тэгээ цаа онцч гэх юм байна. Юу гэж хэлээ. Байшингийнхаа дээш нь сорийн мэр цаад дээшээ босгоо. Жохон даамаа ижлээ шүү дээ тий. Даамаа цаад. Тэгээ ингээд дөрвөн болонд нь ингээд байшингийн өндөр нь ингээд ингээд юм. Одоо би дээр нь. За байшин ерөнхийдөө нэг иймэрхүү дөрвөн багнаа хийчлээ. Одоо тий ингээл ингэж багтах. Хүүхдтэйгээ цуг итгэр дараа багтахгүй байна дээ тий. Диагоналдаа дэвтүүл багтахаар юм уу? Яг. Харин тий. За дөрвөн багнаа бол ингэ хийцэн. Тэгээд хийхдээ ингээд ер нь бол шүрвтцэн байгаа. Нэгийг энэ дээрээс нь нэгийг энэ болохоор энэ доороос нь гэх юм. Ер нь бол маш энгийн л хийж байгаа тий. Тэгээд энэ ч батгах байна тий. Тий. За одоо тий шуун нуруугаа юм дээ. Бидний нэрээ үнийг үзүүлэх юм болсон. Энийг бол яг ингээд 45 градус гээ хүрээдсэн. За шуун нурууны нэг талаа тогтоочлоо. Тэгээд тогтоохтойгоо ингээд дээрээс нь хоёр шүрвэлтэй тогтоосон. Тэгээд юун дээрээ таргын таваагаар цавдсан байгаа. Одоо тэгээ энийгээ тогтооно. Тэгээ энэний дараа энэ дам нуруу гэх юм уу. Тэ орой орж ирнэ. За нэг иймэрхүү тий. Одоо хамгийн дээдлийн хэсгийг чангаж багтдаг. Энэ баг болчихлоо. Иймэрхүү. Тань дээд юм ягаал. Сая. Та нар тэр нэг баг байхад гардаг байсан хоёр бүтлгөө халзан толгойтой хүүхэлтэйг үзчихсэн үү? Perfect. Тэр хоёрыг энийг хийж байхад яг нэг тэр хоёр санаанд ороод дуусдаг. За ер нь бол ингээд шуун нуруугаа хийчлээ. Тэгээд энэ нүүрний хэсэгтээ энэ уурт одоо юу гэх юм бэ нэг дам нуруу гэх юм. Эндээ энд байхгүй. Тэр нэг ийм орны загваруудыг харж байхад ер нь ихэнх нь байгаагүй гэдгсэн тий. Хүүхэд бас босоод явхаар толоогоор бас мөрөх аюултай учраас яг энийг нэг талаа ингээд юу яах юм гэлээ. Онгорхоо орхиод. За одоо болохоор хийх юм үлдсэн ганц юм нь толгойн хэсэг тийм. Яг ингээд хүүхэд бас нав зам болчихсон биш тий. Тий. Суугаад үнэхээр хоёр үлцэн юм болчихсон. Тийм. Зэрэг зөвхөн жаан зайтай. Тийм ээ тий.
За өнөөдөртөө ерөнхийдөө бол ажил дуусч байна да тий. Одоо болохоор 7 ширхэг хашлаг бэлдсэн байгаа. Хашлаг хоорондын зай 9.2 см. Тэгээд хашлагыг тогтоох одоо болохоор нөгөө нэг модон хадаас хэрэглэж байгаа. Ийм модон хадаас. Модон хадаас тэгээ цав хийсэн тэгээд. Тий, модон хадаас цав хэрэглэн. Төмөр хадаас болцсохгүйгээр. Тий. Тэгээд хадаас цөөрдсөн. Тэгээд өнөөдрийн бол дэлгүүр одоо хаацсан гадаа харах болсон байна. Тэгээ маргааш дэлгүүр орж хадаас нэмж аваад модон хадаас аваад тэгэл хадаал юм. Тийм. Энэ бол болцсон ингээд ингэж харагдана. Баярлалаа. Тэгээ толгой. За нэг юм. Ингээд латнер остоо тэгшээд байна. Тий, латнер ост. Энийг одоо монголоор юу гэж нэрлэдэг юм бэ? Матрасны доор байдаг юм номерсон мод. Тэ? Тэрүүнийг ингээд ирсэл тэгэл матрасаа хийгээл боллоо доо. Тэрний дараа тэгээд энэ ганц нэг ирэмгүүдийг ерөнхийдөө юу яа? Үрж нөө зүлгүүрдэж ирэмгийн өргөснүүдийг аавна. Тэгээд байж магадгүй. Бодно. Ямар удаг авсан байвал гэж харуулж чагаа юм. Энэ удаг аян байна шүү дээ. Энэ бодгаар. Бодаа. Тэгээ яг энэ бодгаар юу гин толгой хэсэг нь бас арай өөр өнгөөр модон хэлбэрээр зүгээр лагт хоо яг гэж бодож байгаа. Цав цагаан бас гоё юм аа. Мебельтгүү гэсэн үг шүү дээ. Одоо мебель шиг одоо монголоор мебель шиг биш яг модны өнгийн тодорхой лак гэсэн. За. The next day. За одоо тэгээд энэ нэг хаалтаа бол бид энд хин гэж хэлсэн тий. Болоод эдлэн хийсэн яг яг хүүхд энэгээр ороод энэ толгой хэсэг нь хамгаалах учраас энийг модон юу гэдэг вүлээ? Модон ширүүг бид модон хадаасаар тогтоогоод тэгээд ингээд цавуудаад эдлэн нь яг бэлэг нүднээс ширүүгтэй тэгээд батсан байгаа одоо бүх модын хэсгийг зүйлгээл бодгаал матрасаа тавиал болоо. Гомдол үү? За. За одоо энэ аптерхний толгойтой энэ нүдийг замаас сэтэж бөглөөд тийм айлангаар нь бөглөх үү? айл хурдан гарна л. Тэгээд нэрээ сонгож авсан бодог болохоор цагаан онгийн бодог байгаа. Удаал боллоо доо. Зя будагны ажил дууссан. Дууссан гэж үзье дээ тий. Дууссан. Одоо үлдсэн юм гэвэл энэ латнер рост таана. Тий, латнер рост энэ байна. Тэгээ матрасаа хөдөлтөд авцсан тийм ээ. Одоо харин латнер ростоо тавиад бэлэн болчихлоо. Тий. Тэгэд ер нь окей болчихлоо шүү дээ. За нэг тойроод харуулчих. Тийм ор. Цагаан онг сонгосон. Тийм юм. Тэр үсгийн бол улаангаа ямар ч өгч хийж болно шүү дээ. Тийм. Би бол цагаан онг сонгосон учраас цагаан онгийг сонгож хийжлээ.